За гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэмт хэрэгтэй тэмцэх нэгэн чухал арга хэрэгсэл бол камержуулалт, камерын хяналтын нэгдсэн систем юм а. За Баянзүрх дүүргийн хувьд хүн ам олноор оршин суудаг, за мөн томоохон удааны төвүүд байдгаар онцлогдоод тухайлбал Нарантууд, Дүнжин гаруй, Даа хүрээ, Сандаа гэх мэтчлэн одоо томоохон цахууд байрладаг. За үүнтэй холбоотойгоор хүн ам ихээр цугларснаас үүдэж эрүүгийн хууль заасан хулгайлах, дээрэмдэх, за мөн гээг дэд хөрөнгө завших, за мөн бусдын биед халдаж эрүүл мэндэд нь гэмтэл учруулах зэрэг гэмт хэрэгүүд түгээмэл үйлдэгддэг байна. За тэгвэл эдгээр бүсүүдийг аюулгүй ногоон бүс болгож буюу бүрэн камержуулснаар тухайн төрлийн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлж, за мөн зөрчигдсөн эрх ашигыг сэргээхэд чухал ач холбогдолтой юм а. За прокурорын байгууллагаас гэмт хэрэг зуршил шалган шийдвэрлэх явцад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хангалтгүй байна гэж үзэх юм бол за хуулийн этгээд аж ахуйн нэгжид прокурорын мэдээллийг хүргүүлдэг байгаа. За тухайн байгууллагаас прокурорын мэдээллийн хүрээнд өөрийн байгаа орчноо аюулгүй ногоон бүс болгож бүрэн камержуулж чадсанаар за гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх мөн гэмт хэргийн гаралт буурах эерэг үр дүн гарах юм а.